Роботуудын ертөнцийн 2 дугаар хэсгээр Matrix of Leadership, энергийн төрлүүд болон тэдний хувирлын талаар ярих тул өмнөх бичлэгийг үзээгүй хүмүүс мань үзчихэд ороод ирээрэй. Transformers ертөнцийн хамгийн хүчрхэг нууцлаг эд бол Matrix of Leadership буюу удирдагчийн матрикс юм. Энэ бол зөвхөн агуу удирдагчдад итгэмжлэгдэн өгдөг бөгөөд Кибертроны хувь зайг тодорхойлох онцгой хүчтэй объект юм. Матриксийн гарал үүсэлний Кибертроныг бүтээгч бурхан Primus-тай холбоотой. Primus бол орчлонгийн гэрэл, сайн сайхныг бэлэгддэг бөгөөд түүний эсрэг хүч болох Unicronтой олон мянган жилийн турш тэмцэлдсэн. Энэхүү тэмцэлд Primus-ийг гэрлийг үргэлжлүүлэхийн тулд Matrix-ыг бүтээсэн гэж томогдог үлдэг. Primus энэхүү Matrix-ыг зөвхөн үннийг хайж шудраг удирдагчдад итгэн өгсөн бөгөөд тэдний зорилго нь орчлон хамгаалах, бүх оршихуйг эерэг ирчмэд итгэх явдал байв. Matrix of Leadership нь физик болон сэтгэл зүйн хувьд хосолсон объект юм. Энэ нь гэрэлтэж буй энергийн цөмтэй их хвчлэн металл бүрхэлд хадгалагдж байдаг. Matrix нь удирдагчийн ухаан, зүрх сэтгэлийн цэвэр байдлыг шаарддаг бөгөөд зөвхөн түүний жинхэнэ эзэнт нэгддэг. Matrix-ийн дотор The Wisdom of the Prime буюу Кибертроны бүх цаг үеийн агуу удирдагчдын мэрэгэн ухаан эрч хүч хадгалагддаг. Энэ нь шинэ удирдагчдад зөв замыг заах, хүнд хэцүү шийдвэр гаргахад туслах үүрэгтэй. Transformers-ийн түүхэнд Matrix-ийг хэдэн удирдагчдад дамжуулагдсан байдаг. Тэдний дундаас Matrix-ийг Optimus Prime шилжүүлэхээс өмнө Sentinel Prime эзэмшиж байсан. Тэрээр Кибертроны агуу мэрэгэн удирдагчдын нэг байв. Optimus Prime Matrix-ийг өвлөж авсан хамгийн алдартай удирдагч. Тэрээр үүний хүчийг зөвхөн шаардлагатай үед ашиглаж, Matrix-ийн хүчийг шударгаас их тайвныг сахин хамгаалахад зориулсан. Optimus Prime-ийн заламжлагч бөгөөд Matrix-ийн тусламжтай удирдагчийн дүрд хувирсан. Matrix зөвхөн хин нэгний гартаа хатгахад бас түүний зүрх сэтгэл хандлагад нийцсэн үед идэвчдэг тул хүчийг буруугаар ашиглах боломжгүй байдаг. Matrix-ийн хүч маш онцгой бөгөөд дараах байдлаар илэрдэг. Matrix доторх энерги нь барааны хүчийг устгах чадвартай. Тухайлбал Unicron-ыг ялахад Matrix-ыг ашигласан түүх бий. Энэ эзэмшигчтэй агуу мэрэгэн ухаан сэтгэл зүйн хүч өгдөг бөгөөд удирдагчийг хүнд хэцүү үеийг даван туулахад тусалдаг. Matrix нь заримдаа Transformers-ийн хувьсалд нөлөөлдөг. Жишээлбэл Rodimus Prime Matrix-ийн хүчээр шин төвчний робот болж хувирсан байдаг. Эзэмшигч нь энэ хүчийг өөрийн хувийн хүсэл зорилгод ашиглахгүй. Зөвхөн олон нийтэд үйлчлэхэд зориулах ёстой байдаг бөгөөд Optimus Prime Matrix-ыг авснаар асар их хариуцлагыг хүлээж өөрийгөө орчлонгийн хамгаалагч болгосон. Гэвч Matrix-ийн жинхэнэ эзэн болохын тулд зөвхөн хүчтэй байхаас гадна шударга ухаалаг энергүй байх шаардлагатай. Matrix of Leadership бол зөвхөн Кибертроны удирдагчдад итгэмжлэгддэг объект биш. Харин орчлонгийн сайн сайхныг бэлэгдсэн хүч юм. Энэ нь удирдагчийн гараас гарт шилжихдээ зөвхөн тэдний төдийгүй дагагчдын хувь зайг тодорхойлдог. Transformers-ийн түүхэнд Matrix зөвхөн дайн тулаанд ашиглагдахгүй. Харин орчлон аврах, гэрлийг дүгэх, эв нэглэлийг авчрах агуу хүч гэдгээрээ гайхагддаг үлээ. Transformers ертөнцийн роботуудын амьдрал, хүч чадал, дайн байлдаан, бүтээн байгуулалт бүхэн энергийн их үзүүрээс хамаардаг. Эдгээр энерги нь зөвхөн Кибертрон гаргаж төдийгүй орчлон ертөнцийн гол нөөцийн нэг бөгөөд эдгээрийн тухай мэдхийн Transformers ертөнцийг илүү сайн ойлгоход туслана. Энержон Transformers-ийн их сурвалж. Энержон бол Transformers-ийн амьдралын үндсэн их үсэр юм. Энэ бол Кибертрон гараг болон босод гарагуудаас салбарладаг цэвэр энергийн хэлбэр бөгөөд бүх роботуудад хүч өгч үйл ажиллагааг дэмждэг. Энержон ихэвчлэн Кибертрон болон орчлонгийн босод гарагуудаас байгалийн аргаар бий болдог. Transformers ертөнцид Энержон тастууд буюу хатуу хэлбэртэйгээр ихээр олддог бөгөөд үүнийг боловсруулах замаар шингэн хэлбэр шилжүүлэн ашигладаг. Энэ шингэн роботуудад түлш болон цус шиг ажилдаг бөгөөд мөн тэдэнд зэвсгийн хүчийг өгдгийн дээр Кибертрон гарагт Энержон хот сууринг байгуулахад ашигладаг. Dark Energon амьдралын эсрэг хүч. Dark Energon бол Энержоны аюултай харгас хэлбэр бөгөөд үүнийг Unicron-ы цус гэж үздэг. Энэ нь ихэвчлэн устгал үхлийг авчирдаг тул бүх роботуудад хорог нэлтэй. Dark Energon Unicron гэх орчлонгийн харанхуй бурханлаг хүчний энергийн үлдэгдэл бөгөөд зөвхөн тусгай нөхцөлд жишээлбэл Unicron-ы биетэй ойр орчинд олддог. Энэ нь үгсэн роботуудад шингэхэд тэднийг зомби шиг амьлуулж хяналтгүй амьгийн машинууд болгодог бөгөөд энэ энергийг ашиглах гол аюул нь бүхэл бүтэн гаргийг устгах хүчтэд оршиж байдаг. Spark Energy амьдралын амин зүрх. Spark энерги бол Transformers роботуудын амьдралын мөн чанар бөгөөд тэдний сүнс, ухамсар, сэтгэл хөдлөлийг илэрхийлдэг.
Spark энерги нь Primus-ын бүтээсэн энергийн хэлбэр бөгөөд Cybertron-ы төв буюу Wheel of Allspark-аас үүсдэг гэж үздэг. Spark энерги нь роботуудад ухамсаар бодол санаа, сэтгэл хөдлөл өгдөгөөс гадна тухайн робот хүүхдээ Wheel of Allspark-д эргэж очдог. Мөн Matrix-ын хүчний нэг хэсэг нь Spark энергиээр дамждаг болохоор удирдагчийн мэрэгэн ухаан нь бусад роботуудын Spark-д нөлөөлдөг байна. Синтетик энержон, хиймэл энерги. Энержоны дутагдлын улмаас Transformers-ын шинжлэх ухаанчид синтетик энержоныг зохиомлоор бүтээсэн. Энэ энерги нь роботын хүч чадал, хурд чадварыг нэмэгдүүлдэг. Гэвч хит их хэрэглүүлээ сэтгэл зүг нь өөрчлөн төрөмгий болгож хяналтгүй байдалд хүргэдэг байна. Ratchet гэх мэт автоботууд үүнийг сайжруулан бүтээхийг оролцсон ч гаж нөлөөг нь арилгаж чадаагүй юм. Omega энерги, орчлонгийн суурь хүч. Omega энерги бол орчлонгийн хамгийн анхны энергиудын нэг бөгөөд Primus болон Unicron хоёрын хүчний толгуур их үсэр юм. Primus болон Unicron хоорондоо танилцж байх үед бий болсон энэ энерги нь Cybertron-ы ихэнх үеийн роботод асар их хүч өгсөн. Omega энерги нь орчлонгийн оршин тогтнолыг өөрчлөх чадвартай бөгөөд энэ энерги нь бараг устж үгүй болсон тул үүнийг зөвхөн агуу домогт роботод, тухайлбал Omega Supreme ашигладаг. Transformers ертөнцид бүхтэн эв наримдал хөгжилд эдгээр энержонууд голлох үүрэгтэй байдаг. Энержоны нөөц дуусах хар энергийн аюул, хиймэл энергийн гаж нөлөө зэрэг нь Transformers ертөнцид зөрчилдөөнийг үүсгэж орчлон хэрхэн өөрчлөхийг шийддэг. Энерги бол Transformers-ын зөвхөн амьдралын их усүр биш, орчлонгийн түүхийг бүтээх гол хөр гэдгийг мартаж болохгүй. Transformers ертөнцийн хамгийн гайхамшигтай нь тэднийг бусад амьд биетээс ялгарулдаг гол чадвар болох хувирах чадвар юм. Энэ чадвар нь тэднийг амьд робот байхаас гадна техник, зэвсэг, амтэн эсвэл өөр ямар нэгэн биет хэлбэрт хувирах боломжийг олгодог. Хувирах чадвар нь зөвхөн физик хувирал биш, харин тэдний гарал үүсэл, соёл, технологи, тулдааны стратегийг тодорхойлдог үндсэн чадвар үлээ. Transformers-ын хувирах чадварын түүх Primus Unicron-оос эхэлдэг. Домогт өгүүлснээр Primus өөрийн бүтээсэн роботуудад орчиндөө тасан зохицох, өрсөлдөгчдөөс давуу тал олохын тулд энэхүү гайхалтай чадварыг өгсөн гэдэг. Энэ нь зөвхөн хамгаалалт биш, харин тэднийг амьд оршихын илүү өндөр түвшинд хүргэсэн гол хөгжлийн алхам байв. Тэдний хувирал нь янз бүр байдаг. Автоботууд ихэвчлэн хүн төрөлхтний амьдралд хэрэглэгддэг машин техник, автомашин, онгоц, мотоцикл зэрэг хувирдаг бол Decepticon-ууд илүү ихэнхдээ дайн тулааны хэрэгсэл, тэнгисийн хөлөөгөө байлдааны онгоц, зэвсэг гэх мэтэд хувирдаг. Энэ ялгаа нь тэдний философи зорилгоос шууд хамаардаг. Автоботууд инх тавныг эрхэмлэж, хүмүүсийн дунд хөндлөнгөөс оролцохгүй оршихыг зорддог тул илүү энгийн хэлбэр сонгодог. Харин Decepticon-ууд хүчирхийлэл эзэрхэг байдлыг дээдэлдэг тул айдас төрүүлэх устгах чадвартай хэлбэрүүдийг сонгодог. Хувирах процессны ихээхэн төвөгтэй, технологийн хувьд гайхалтай. Роботуудын дотоод бүтцэд маш нарийн зохион байгуулалттай бөгөөд тэдний эд ангиуд хэлбэрээ өөрчлөхийн тулд хөдөлж, эргэж, байрлал өөрчлөх үйл явцын үр дүнд шинэ хэлбэр бий болгодог. Гэхдээ энэ хувирлын энергийн ихээхэн зарцуулж шаарддаг бөгөөд энержон бол тэр процессын төлхөр юм. Хэрвээ энержон дутагдвал роботод хувирах чадвараа алддаг байна. Хувирах чадварын хамгийн гайхамшигтай жишээнүүдийн нэг бол Predacon болон Metroplex гэх мэт асар том трансформерууд юм. Эдгээр роботууд хот эсвэл томоохон барилга байгууламж болж хувирдаг бөгөөд тэдний хувирлаа зөвхөн өөрийгөө нуух биш, харин бүхэл бүтэн тактикийн давуу тал бий болгодог. Харин жижиг трансформерууд тухайлбал Bumblebee илүү энгийн машин хувирч, хурд маневрын чадвараа ашиглан аюулаас түргэн зайлсхийдэг. Зарим трансформеруудын хувьд хувирах чадвар нь зөвхөн нэг хэлбэрээр хязгаарлагддаггүй. Жишээлбэл Shockwave эсвэл Seekers олон янзын хэлбэрт хувирах чадвартай байдаг. Гэвч энэ тэдний энергийн нөөцийг хурдан дуусгах сул талтай. Хувирах чадвар нь зөвхөн физик боломж биш. Энэ нь тэдний ухамсартай салшгүй холбоотой бөгөөд трансформерууд орчиндөө дасан зохицох, амьд үлдэх сэтгэл зүйн хувьд өөрийгөө хөгжүүлэхийн тулд энэ чадвараа ашигладаг. Хувирах чадваргүй роботыг трансформер гэж үзэхэд хэцүү бөгөөд энэ чадвар нь тэдний оршихуйн гол үндэс суурь билээ. Трансформерын түүх бол Primus болон Unicron-с эхэлтэй гэрэл ба харанхуйн мөнхийн зөрчилдөөн. Cybertron-ыг нөмөрсөн иргэний дан, автоботууд болон Decepticon-уудын хоорондын хязгааргүй тэмцлэр дамжин өрнөдөг. Энэхүү зохиол нь зөвхөн нэг гарагийн хувь заяа бос орчлон ертөнцийн ирээдүйг шийдэх тэмцлийг харуулж, амьдралын эрх чөлөө, хүч чадал, дарангуйлал, сүрлийн тухай өгүүлдэг гүн өгүүлэл юм. Optimus Prime тэргүүтээ автоботууд инх тайван эрх чөлөөг сахин хамгаалахар тэмцэхдээ эгэл хүмүүсийн тусламжийг авч, эцсийн хүртэл гэрлийг авч үлдэхийн төлөө зүтгэдэг. Харин Megatron Decepticon-уудын хүч чадлаар орчлон захирч, бүхнийг харанхуйд автуулахар тэмүүлнэ. Эцэстээ энэ нь зөвхөн амьд үлдэхийн төлөөх тэмцэл биш, харин орчлон ертөнцийн утга учир, гэрэл харанхуйн төвцөрийг тогтоох хувь заяаны агуу тулаан болж хувирдаг юм. I am Optimus Prime, and I send this message to any surviving Autobots taking refuge among the stars. We are here. We are waiting. Transformers ертөнцийн оршин тогтнол энержоноос хамаартай байдгийн адилаар мөн энэ сувгийн оршин тогтнолч та хэдийн дэмжлэгээс хамаарах тул
Үзсэн хүмүүс маань ядаж лайка дараарай гэж хичээнгүйлэн хүсэх байна. За тэгэд дараагийн бичлэгээр уулзцгаая.